Сайн уу манайхан? 12 сарын хүд өдрүүдийн мэнд удахгүй шинэ жил болох гээд хаасайгүй шинэ жилийн уур амьсгал ороод гоё болцсон байлээ те. За тэгээд гэртээ ганцаараа Polar Express энтергээд зөндөө гоё кинонууд байдаг ч гэсэн бусад кино тайлбар хийдэг YouTube чаналуудад ихэнх нь ярьсан болохоор өмнө яригдж байгаагүй Jingle All the Way гэдэг киноны төвчлийг өнөөдөр сонсцгоно. Миний хувьд л Christmas-аар байнга үздэг кинонуудын маань нэг. За ерөнхий үйл явдал нь гэвэл ажилдаа анхаарад ар гэртээ цаг гаргадгүй нэгэ аав зул сарын бэлэг болгож хүүгийнхээ дуртай тоглоомыг авч өгөх гэж ямар их адал явдал туулж тухай гарнаа. За одоо харин кино руугаа орцгоё. Зурагтаар Жэмигийн үзэх дуртай супер баатартай олон ангид кино гарч байх бөгөөд гол дүр нь Turbo Man гээд Iron Man шиг өмсгөлтэй тэрэлтэд төхөөрөмжөөр нисдэг баатар байх ба хүмүүсийг аварж дайснуудаар нухчин дарж үг Жэми их л шимтэн үзэл Turbo Man урагшаа гэвэж идэл Жэмигийн ээж Лиз одоо утгагүй сургууль руу чи явна авч явах юмнуудаа бэлд гэхэд Жэми аав ирэх болов уу уул нь ирэл гэсэн юм да гэж гуниглан хэлж байна. Өнөөдөр Жэми каратегийн бүс авах сургуулийн өдөрлөгтэй байна л да. Тэгсэн Жэмигийн аав Ховард буюу Шварценеггер ах маань эд ажил дээрээ үйлчлүүлэгчтэйгээ яриад завгүй сууж гинөө. Тэгсэн Лиз залгаад чи ажилласаа гарсан уу? Жэми чамайг өдөрлөг дээр нь очих юм уу гэд асуугаад байна. Гэхдээ манай хүн ажилласаа ч гараагүй байгааг сонссон Лиз уурлаад уцаа таслаадахлаа. Ховард ч тэгээд хувцас хунраа хам өмсөөд ажилласаа гартал зам бүр пиг. Тэгэхэр нь гайгүй бах гэж бодоод зөвхөн түргэний дэрэг явдаг замаар туутал тэрийн цагдаа хараад ах хүүг зогсоолоо. Энэ үед Жэмигийн өдөрлөг айлд хэдий эхэлсэн манай хүүч каратегийн үзүүлбэрүүд үзүүлээд шинэ бүсээ авч байгаа харагдана. Лиз ч хүүгээ дэмжин сууж байх ба хажууд нь байгаа ир эдний хурж Тэд ихнэргүй ганц бие ав болохоор Лизэд санаархаад байдаг хүүгийн нөхөр. Ховард байхгүйг далимдуулаад ингээд Лизээс салдгуум шиг байгаа. Тэгсэн ядж хахад тэнд байх ээжүүд бүгд л Тэдэд бялон өндөр өгөөд айлгүйтэд байдаг байх шүү. Энэ үед манай Ховардыг зогсаасан цагтаа бүр явуулах шинжгүй. Зам дээр алхуулж арх усан скэн шалгаж байгаа гин. Хөөхий Жэми аавыгаа хүрээд ирэх болов уу гэж харсаар л Ховард арай гэж сургууль дээр нэртэл өдөрлөг айл хэдийн дууссан байдаг. Ингээд гэртээ эртэл Тэд байшин дээр нь гарцсан зул сарын гэрлэн чимэглэл хийж идэг байгаа. Гэрлүүгээ явж орвоогүй юу? Тэд манай байшин дээр яахлаар гэрэл асаагаад байж идэв. Би хийж чадхал байсан штэ. Гэж эхнэртэй хэлэгч Лиз хариудна. Эхлээд хүүгийнхаа өдөрлөгт очдог болчоод тэгжээр. Гэд халгаадгүй. За тэгээд Жэми ч аавдаа гомдон нүүр өгөх шинжгүй. Та угаасаа л дандаа л ингэдэг штэ. Түрүү жил миний үсгэлийн баяр дээр хүртэл ирээгүй. Та ажил гэд намайг ердөөсөө тоодгүй. Гэж гомдлоход Ховард эннээс хойш хүүдээ илүү цаг зарцуулнаа гэж амлах ба 100 сарын бэлгэндээ миний хүү юу авмаар байна. Аав нь юу ч хийсэн хамаагүй аваад өгье гэж хүүгээ аргадах гэж оролдоход Жэми ч хөөрхий хүүхэд юм болохоор тэр дөрөөл уурна гараад аав тэгвэл та надад энэ жил гарсан Turbo Man-ы тоглоом аваад өг гар хөлн хөдөлдөг. Тэгснээ бүр би бол Turbo Man гэж дуурдаг. Яг тэрийг авмаар байна. Гэхэд Ховард ч авч өгөхөр болж аав хүү хоёр эвлэрлээ. За ингээд хэд хоногийн дараа 100 сарын өдөр боллоо. Лиз Ховардад хандан хүүгийнхээ нөгөө яриадсэн тоглоомыг авцсан биз дээ. Гэхэд Ховард Turbo Man-ийн тоглоомыг одоо хүртэл аваагүй л байлаа. Тэгснээ эхнэрээ уурлуулахгүй тулд худлаа хэлээд би авцсан байгаа. Ажил дээр үлдээчиж ажил руугаа очиод гяс авчаад ирээ заа юу. Гэд хувцас өмсөө гарах гэтэл Жэми аав та хайчих жагаан. Өнөөдөр 100 сарын парадтай штэ. Та хамт явна гэж амласан. Гэхэд Ховард хариудна. Тимээ аав нь гяс ажил руугаа явчаад буцаад ирээ. Тэгэд хамт парад үзье заа юу. Гэж амлаад гараад явлаа. За ингээд гэрийнхээ ойролцоо байдаг тоглоомын дэлгүүр дээр яваа очтол нээгээгүй байна. Гадаа нь Ховардтай адилхан хүүхдүүдтэй бэлэг авах гэсэн баахан эцэг эхчүүд. Тэгсэн шуудан зөөгч нөхөр Ховардтай яриа үдчихсэн баг амьдралаа тэр чигт нь хүүрэнчтیں۔ Манай хүү Turbo Man гэд бүр болдгоо. Йоо тэр нь ядж хахад амар үнэтэй. Би баг хамаг цалингаараа тоглоом авч өгөх юм. Аавыгаа боддог ч юм уу бүүмэд. Энтергээд ярьсаар байгаа нь Ховардд их л ядаргаатай санагдаж байна. За тэгээд дэлгүүр хаалгаа нээтэл хүмүүс бүр мал шиг л дайраад орцгоож шүү. Ховард ч Turbo Man гэсэн хэсэгт очиод хартал тэнд нь нэг ширхэгч Turbo Man алга. Тэгэхээр бүр гайхаад тэнд байсан худалдагчаас нь асуусан чинь нөгөөх нь бүр Ховардыг даапаалаад байгаа мó шин. Хүмүүсээ энэ залуу Turbo Man байна уу гинэ. Гэхэд бүгд л инээж хөхрөн Ховардыг шоолоод ахаар нь Ховард дуурлаад юун тийм инээдтэй байна гэж асуухад Turbo Man гарсан даруйдаал баг шууд зарагдаад дуустдаг. Ер нь олддгүй тоглоом штэ. Манад хитгэн ширхэг байсны сүүлийг нь саяхан нэг бүсгүй аваад гарсан. Тэгвэл бустер нь манад байгаа штэ гэж авч гин. Тэгсэн энэ бустер нь зүгээр Turbo Man-ы туслах юм байна л да. Угаасаа хин ч энэ бустерийн тоодгүй болтой дэлгүүрийн лангуугаар битүү байж ах жишээний.
Ховард сүүлийн турбоменыг авсан бүсгүүдээр очиод та ямар сайхан бүсгүй вэ? Царайшгэл сайхан сэтгэлтэй бүсгүй байх та. Би таны авсан тоглоомыг хүүдээ өгөх гээд хайж исэн. Та надад авсан үнээсээ 2 дахин нуглаа зарна гэж байх уу? Гэд бүсгүйг панаалцсаар угаад тоглоомыг аваад хартал бустер авсан байвал яах вэ? За тэгээд ихнэртэй бүр тоглоомыг авсан гэд хэлснийг хэлэх үү? Хүүдээ яаж игээд турбоменыг нь олж өгөндөө гэж өөртөө амдлаад хотынхоо хамгал тоглоомын дэлгүүрүүдээр явсан ч турбоменээс бусад дөрүүд нь л байгаад байлаа. Энэ үед Лиз гэртээ зул сарын баяртай бэлдээд жигмэг хийгээд завгүй л байх ба Тэд тэдний түүгээ тоглох нэрийдлэр ороод ирсэн байж шүү. Ховард гэрлүүгөө залхтал яжжитл утсын Тэд авчих юм аа. Дэгснээ үдж байгаа юм шиг танаа эхнэрийн жигмэгч үнэхээр сайхан юм аа гэд Ховардыг өдөөд байдагнаас. Энэ үед Ховард нөгөө дэлгүүрдээ танилцсан бүтггүй захиа зөвч нөхөртөө дахиад таарах ба мань хүн бас л турбомен хайгаад явж байгаа юм байх. Дэгснээ хоёулаа ер нь хамтарч турбоменыг хайцгаая л да. Гэд утгагүй юм яриад харна Ховард ч дургуцаад битгий цаг өрөөд бай. Гэд явхад мань нөхөр Ховардаас төрүүлж турбоменыг олох зорилго тавьж байна. Дэгсэн нэг залуу ихтэлгүүрт турбомений тоглоом ирж байгаа гэж юм. Гэд сайн мэдээд дуулгахад манай хоёрч машиндаа суун ихтэлгүүрийн зүг яаран давглаа. За тэгээ яваа утсан чинь бас л баахан хүн. Дэгсэн ихтэлгүүрт цөөн тооны турбомен нэрсэн гинэ. Тэгээд угаасаа айгүй олон хүн байгаа болохоор хүн болгонд суглаа тараах ба суглааны дугаар нь таарвал турбоменыг худалдаж авах боломжтой болох юм байна. За ингээд дэлгүүрийн ажилчид суглааг тарааж эхлэх үеэр бүр үнгүй юм тараахаар алалцдаг монголчууд шиг алалцаж гарна. Манай хүн нэг суглаа авах гэж хүмүүстэй бөөн алаан болж итэл нөгөө суглаагаа алдчихлаа. Тэгсэн тэр суглаа нэг хүүхдийн тэргэн дээр унчихва. Манай хүн ч суглааг авах гэж оролдоход тэнд байсан эцэг эхчүүд гаж донтон гэж дайраад баахан балбуулж суглаагаа авсан ч юм байхгүй явж итэл тэнд нэг Санта дуудаж байна. Жи турбомен хайгаад байгаа мó. Хотын захад манай үлдэр байгаа. Тэнд чинь нэг хүсээд байгаа тоглоом бий. Гэхдээ манай хүнд алдах юм юу ах вэ? Мен Сантаг дагуулаад үйлдвэрлэл нь очдог. Тэгсэн бүр хотын захад нэг далд газар аваад ирнэ. Тэгсэн дотор нь бүр баахан хүмүүс Санта Клаусын хувц өмсцэн ажиллаж байна. Бодвол тоглоомын үйлдвэрлэл бололтой. За тэгээд хүсэн хүлээсэн турбоменийг нь аваад ирлээ. Зардаг үнээс нь бүр 10 дахин их за $500 авбал ав. Гэхдээ манай хүн аргагүй ихэнд $500 өгөөд авдаг. Тэгээд тэр дурын задлаа үзтэл харин хамаг гар хөлн салаад унчт юм да. Манай хүнд хулх эвдэрхий тоглоом өгөх гэж байгаад баригдчихлаа. Ховард жуурандаа тэр нөхрийг зөхиод авталаа. Тэнд байсан Сантагийн хувцастай ажилтнууд бүгдээ л манай хүн рүү дайрах ба. Энд чинь Шварценеггер шүү дээ. Бүгдэнтэй зодолж итэл гаднаас бөөн цагдаагийнхаа ороод ирдیں۔ Энэ газар тэр чигтээ хуурамч тоглоом үйлдвэрлэдэг газар байсан болохоор тэнд байгаа хамаг хүмүүсийг эхнээс нь баривчилж итэл манай хүн ширээн дээр байсан хуурамч мөрдөгчийн эмнэлгийг үзүүлээд эвтэйхэн мултарч чаднаа. За тэгээд гараад ирсэн машин настгүй. Манай хүний бүр аз нь харьцсан юм уу хаашаа. Ингээд машина түрэн явсаар утасны бүхээгээс гэрлүүгээ залхтал хүүн авч шүү. Аав нь гадуур ажил ихтэй байгаад байна. Өнөөдөр парад үзье гэсэн амжихгүй нь бололтой. Гэхэд Жэми ихэр гомдон та угаасаа ямар амлалтандаа хүрдэг биштэй. Тэгэхэд хөршийн ах Тэд бүр хүүхдтэй турбомен өгөх гээд хадгалсан байгаа гэсэн. Ер нь таны оронд Тэд миний аав байсан ч болоос гэж хэлэхэд Ховардын дотор нэг юм зураал явчихна. Хүүгээсээ ийм үг сонсоод сэтгэл нь жоохон тавгуутан хажуухан байсан кафед амсхийгээ сууж итэл нөгөө шудан зөгч ороод ирдэг байгаа. Энэ нөхөрч бас турбоменээ олж чадаагүй л яваан байна. Зовлон нэгтэй хоёр нөхөр кофе унгаа ер нь л сайн ав байж чадаагүй тухайгаа ярилцгаа ганц юм хуваагаад ууж байгаа л харагдана. За тэгээд энэ шуудан зөгч нөхөр хэлж байна. Манай аав олигтойхон байсан бол би ингэж явахгүй л байсан. Намайг жоохон байхаас л угаасаа ийм ч ажилтай, тийм ч ажилтай гэд ердөөсөө намайг хайхардгүй байсан. Тийм болохоор л би ийм азгүй амтан болцоход байгаа. Гэж хэлэхэд манай хүнд энэ бүхэн их л танил сонсогдолгүй яах вэ? Хүүдээ анхаарал халамж тавихгүй бол иймэрхүү болчих үедээ гэсэн бодол зурсхийгээд ороод ирнэ. Тэгсэн энэ үед кофе шопын радиогоор өдрийн хөтөлбөр явж таарах ба асуултанд зөв хариулсан нэг азтанд турбоменийн тоглоомыг бэлэглэнэ гэж авдаг байгаа. Ингээл овоо аятайхан эв түнжинтэй байжсэн хоёр маань тэр дороо утасны бүхээг рүү уралдацгаах нь тэр. Хоёр бүтгүүгээр нэг утсаар ч хариулчихгүй. Булаацалцаар байгаад утсын салгаад хайчнөө. За тэгээд радио студийн газар руу уралдаан очоод улаан галзуу хоёрын студи руу ороод иртэл тэнд ажиллаж исэн ажилтан айгаад цагдаа дуудтал. Бүр арга нь барагдсан уу яасан нөгөө шуудан зөөгч чинь миний энэ илгээмжинд тесрэг бөмбөг байгаа. Хурдан турбоменыг өгөөх. Үгүй бол теслэн шүү. Гэж сүрдүүлэгч энэнд ямар юмараа тесрэг бөмбөг байх вэ? Тэгсэн студи ажилтан хэлж байна. Хөөе та хоёр тайвшир. Биднэрт яг одоо турбомен байхгүй. Зүгээр турбомен авах эрхийн бичгэл өгнө. Тэглээж үйлдвэрээс нь шинээр үйлдвэрлэж гарсны дараа л энэ эрхийн бичгээр авна штэ. Гэхэд манай хоёр шал дэмий ирснээ ойлгон гарах гэжэтэл цагдаа нар ороод ирдэг. Мань шуудан зөөгч дахиад нэг илгээмж гаргаж ирснэ. Энд тесрэг бөмбөг байгаа шүү. Та нар аятайхан л байгаарай
Гэд сүрдүүлээд манай хоёр тэндээс зүхтан гарахва. Цагдаагийн ахлах ажилтан нөгөө илгээмжийн шалгаад үзтэл нэрнгээс тесрэг бөмбөг байсан байж таардیں۔ За ингээд хүүгийнхээ хүсээд байсан тоглоомыг авч чадаагүйдээ гутарсан Ховард эвдэрсэн машинаа ачуулаад гар хоосон гэртээ иртэл нөгөө Тэд ч бүр гэрийн эзэн шиг гацуурынх нь одыг өлгөөд байж идэг байгаа. Манай хүний уурч бүр дүрлзээл явчлаа. Явж ороод зохиод унгаачт юм уу гэж бодсон ч Жеймигийн Тэд ах хүүтэй турбомын өгөхөд хадгалсан байгаа гэж хэлсэн нь санаанд ордог. Манай хүн Тэдийн гэрлүү нууцаар ороод гацуурны доор хүүтэй өхөөр бэлдсэн турбомын бэлгийг нь аваад гарах гэж байхдаа яалтчгүй хүн чанарын зулгаагаад заавас арайчтэй гэж удаад буцаад бэлгийн тавих гэж итэл Тэдийн авчирсан цаабуг манай хүнийг мөрөх гэж дайраад тэрүүгээр нэгэн болно. Тэгсэн яг энэ үед Лиз Ховардын юу хийж явааг нь харж хаа. Тэдийн хүүгийн бэлгийг хулгайлах гэж байсныг нь мэдээд Ховардад үнэхээр урам нь хугарлаа. Хүүтэй бэлгийн ч аваагүй байж надад худлаа хэлсэн. Тэгээд бүр хөршийнхөө хүүгийн бэлгийг хулгайлах гэж байхдаа эцсэнгүй юу чи. Өнөөдөр хамт парад руу явна гэж бодсны хэрэггүй шүү. Чиний оронд Тэдтэй явах минь гэж хэлээд гараад явдаг. Лиз Тэд хоёр хүүхдүүдээ аваад парад руу очихва. Хоёр хүү төрүүлээд буусны дараа Тэд бүр улаан цагаандаа гарч Лизийг барьж аваад үнсгэж оролдсон юм да. Тэгсэн Лиз харин авч явсан халуун савтай цагаараа мань нөхрийг нам цэгч өргөдөг. Болж моог. Энэ үед Ховард хүүдээ хүссэн тоглоомыг авч өгч чадаагүйч ядаж парад хамт үзнэ гэсэн амлалтаа биелүүлэхээр шийдэн эртэдийн цагдаатай таарад зүхтааж явахдаа парадыг зохион байгуулж байшин руу нь яваад орчино. Тэгсэн манай хүнийг жүжигчдийнх нь нэг байна гэж андуураад тэр дөрөөл хамаг хувцсыг солиод эхэлнэ. Манай хүн уул нь би бишээ гэж хэлэгч эн тэндгүү хүмүүс бужигнаад манай хүний хэлхийг сонсохгүй. Ингээд шууд л тайз руу гарахтаа Ховардад турбомын хувц өмсгөөд гаргаад ирсэн байдیں۔ За тэгээд нэгэнт гараад ирсэн хойно манай хүн ч сүртэй хөдөлгөөн хийхэд турбомыг хүлээж байсан хүүхдүүд ч бүр бөөн баяр болоод шүүгэлдээд явчихна. Эдний өвдөл нь яасан ч дулаахан парад марад нь яасан ч гоё цэгцтэй сайхан болдیں۔ Хөөрхөн хүүхдүүд зам дагуу зогсоол ёстой л халуун дулаан сайхан урамсгал бүрдсэн байна. Энэ үед Тэдийн хүү Жейми хоёр турбомын хөөх гэж барилцгааж итэл Ховард хүүгээ арснаа турбомын мэндчилгээг хийхэд Жейми бөөн баяр. Тэгсэн парадын хөтлөгч одоо турбомын маань нэг азтай хүүхдийг сонгоод ердөө нэг гişрэг үйлдвэрлэгдсэн турбомын тоглоомыг бэлэглэнэ гэж авдیں۔ Бөөн юм болж олж авч чадаагүй турбомын тоглоом яг урд нь өөрөө гараад ирлээ. Манай хүн ч ойлгомжтой. Хүүгээ сонгоход Тэдийн хүү над руу заасан гэд Жеймитэй муудалцаад байсан болохоор Жейми би чамайг сонгож байна гэж хэлтэл миний нэрийг яаж мэдсэн бол гэж гайхаад бөөн баяр болоод яваад очноо. Ховард хүүтэй хүсэн хүлээсэн турбомыг нь өгөхва. Жейми нь урдан зогсож байгаа турбомыг аавна гэдгийг гадарлаагүй л байгаа бололтой. Тэгсэн турбомын дайсан Дементор гараад ирж байна. Тэгсэн Дементор нь нөгөө шуудан зөгч нөхөр байл яах вэ? Яг жинхэнэ жүжигчнийг хүлж хаяад хувцсыг өмсөд гараад ирсэн байт юм да. Тэгснэ Жеймигээс турбомыг нь булааж авах гэж дайрахад Ховард тэр хоёр алалцаж гарна. Жейми хөрхий турбомыг авч зүхтааж явахдаа барилгын дээшээ шатаар авираад наашаачгүй цаашаачгүй болсон байдаг. Энэ бүхнийг харж суусан хүмүүс бүгд л жүжигжилсэн тоглолт гэж бодоод инээж ханаас шигээл үзчихдээ Жейми яг унахнэ. Ховард хүүгээ аврах гээд өмсгөл дээрх хамаг товчоо дараа үзтэл тэрэлтийн хөдөлгүүр нь ажиллаад нисээд явчлаа. Тэгтээ удалгүй хүүгээ нисэн очиж аваад аюулгүй бууж ирэх ба. Энэ үед хүүхдүүд зургатаар үздэг зүйлээ боддоор харсан болохоор бөөн баярлцгаано. Ховард дуулгаа тайлах үед Жейми турбомын аав нь байсныг мэдэн бүр шоконд ороо явчихна. Энэ үед нөгөө үл бүтэг шуудан зөөгчийг цагдаа нар аваад явж явах үеэр Жейми өөрийнхөө турбомын тоглоомыг өгөх ба миний аав жинхэнэ турбомын болохоор надад тоглоом нь хэрэггүй. Харин та хүүтэй аваачаад өг гэхэд шуудан зөөгч бүр бөөн баяр болоо явчихна. Хүмүүс бүгд л турбомын гээд манай хүнийг өргөөд аваад явах ба Жейми ч аваараа маш их бахархаж байгаа нь илт. Ингээд ер нь киноны маань төгсгөлд хаанаа л аз жаргалтайгаар төгсөж байх өгөөд гацуурынхаа оройг өөрөө өлгөн их л аз жаргалтайгаар төгсөх нү гэтэл Ховард чи надад зул сарын бэлгэндээ юу авсан гэж эхнэр нь асуухад манай хүн эхнэртэй юу ч аваагүйгээ санан бас л хүндхэн байдалтайгаар кино маань эцэст нь нэг юм төгснөө. За тэгээд бичлэгийг маань энд хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд удахгүй зул сарын баяр болох гэж байна. Шинэ жил болох гэж байна. Тэгэхээр та хэд маань ч гэсэн баярын урамсгалаа гоё оруулаад баяраа сайхан тэмдэглэцгээгээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.